Урьдын Улаанбаатарын хаалын татварыг тэгэлснээс болж өнгөрсөн жил 2025 оны тариалт Улаанбаатарын тариалт бол нийтдээ 30 орчим хувиар буусан. За энэ байдлыг бол гадаад дотоодын олон хүн буруугаар ашиглаж энэ Монголын гадаад тариалан үйлдвэрлэлөө унах ийм одоо эвгүй байдлаар шилжиж байна. За энэ өнгөрсөн үйл гэгтэл одоо цацын олон одоо арабсны тосны үйлдвэрийн хүмүүсээс энд арабс зарих тухай сургалт семинар өнгөө үзэсгэлэн зохион байгуулж за дээр нь одоо улсуудыг урагшаа Бээжин Көхөт авч явж тэр үйлдвэрээ үзүүлж заримд нь тоног төхөөрөмжийн өөрийн шатхууны ийм одоо тусалцаа үзүүлж одоо араб зэрэглэхэд үтгэдэг боллоо. За энэ бол одоо ер нь гадаад тариалан үйлдвэрлэл унахыг одоо цондон. За энэ арабс гэдэг тосны ургамлыг тарихад бол Улаанбаатараас жилдээ 2 дахин хэмжээний шимтгийл мөн 2 дахин хэмжээний одоо чих заарддаг ийм ургамал. Энэ ургамлыг ээлжгүйгээр олон жил дараад нь тарих юм бол одоо хөрс ядуурд ордог. Энэний нэг тод жишээ бол одоо энэ манай өөр Монголын тариаланчдын гашуун туршлага энийг харуулж байгаамаа. Ер нь тэгээд Австралийн салбар 40 жилээс хойш энэ наад гайлын чинь татвараас болж ер нь уналтын байдал руу орж байна. Үрт тариа уналтанд ороход бэлэн болчлаа. Араас нь одоо ахаад ногоочтмаар уналтанд ороход бэлэн боллоо шүү гэдгийг бас та бүхэндээ бас ногоочтойгоо төлөвлөж бас хэлмээр санагдаж байна. Гадаад тариалан үйлдвэрлэлч одоо тарьдаг, хураадаг, авдаг, ачдаг, борлуулдаг, зөөдөг гэдэг үндсэндээ 300 гадаа мянган хүн ажиллаж байгаа шүү дээ. Энэ 300 мянган хүн бол ажилгүй болно. Тийм учраас энэ Улаанбаатарын Улаанбаатарын хаалын татварыг одоо сэргээж буцаад тогтоох нь бол Монголын газар тариалан тогтнох оршин байх нэг чухал үндэс болно гэж ингэж үзэж байгаамаа.